Телевиз үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр 5 сарын 7 болжээ. Бид нар Москва орох гэж явж байна. Өчигдөр Татарстаны нийслэл Казан гэж хотоос гарсан. Одоо Москва руу явдаг М12 гэдэг юм. Хордны зам, тоолтой хордны замын рестинг area гэдэг амралтын хэсэг рүү орж ирээд урьдчилан тонлоо. За тэгээ та хэддээ нэг бас нэг сайхан зүйлийн талаар хуваалцъя. Энэ рестинг area гэж яг юу юм бэ? Амралтын хэсэг яаж одоо энэ гоё төлөвлөлтийг хийдэг? Ямар гоё вэ гэдгийг бас нэг та хэддээ жоох ярьж өгье гэж бодлоо. За ер нь улс орны хөгжил бол хамгийн түрүүнд зам харилцаа байдаг юм байна. Тэгээд зам харилцаа сайн байхаас гадна одоо хоол замд явж байгаа хүмүүс сайхан зогсоод амарчдаг энэ амралтын хэсгүүдийг ингээд гоё байгуулсан байдаг. Тэгээ энэ нь бол одоо энэ хоол замд явж байгаа хүмүүс, аяллаар явж байгаа хүмүүсийн тээврээ хийж байгаа хүмүүсийн хувьд бол маш чухал байдаг юм байна. За тэгээд Орос орны хувьд бол бид нар одоо яг энэ цаг хүртэл Улаанбаатараас гараад бол зөндөө 7000 км явсан байна. 7100 орчим км явсан. За тэгээ энэ хэсгээр бол одоо нэг хурдны замаараа хурдны замаас ингээд наашаа гарах машины дуу чимээг хязгаарсан юм хаалт байгаа. Цаана явж байгаа машины чимээг бараг сонсохгүй шахав. Тийм гоё. За тэгээд энэ рестинг area дээр яаж зохион байгуулалтыг хийсэн байна гэдгийг та хэд харуулж байгаа. За энэ бол одоо нөгөө чиргүүлтэй тээврийн хэрэгслүүд юм. Урт тээврийн хэрэгслүүд. Гэхдээ жижиг чиргүүлтэй тээврийн хэрэгслүүд зогсоол шийдээд өгсөн. За жижиг тэрний зогсоол нь одоо тэнд байж байна. Зүйлээ сайхан тийшээ яваад харъя. Тэгэхээр энэ төлөвлөлт гэдэг зүйл бол одоо зайлшгүй бидэнд бас хэрэгтэй байна. За тэгээд энэ бас нэг одоо энэ улсад анзаарэгдэж байгаа нэг зүйл нь бол соёл. Одоо энэ зүйлийг сайхан хэрэглэх соёл суuna гэдэг маш чухал юм байна. Тэгээд би таад харуулъя. Одоо энэ тэмдэгний юм байж байна. За энэ паркинг яг чиргүүлтэй тээврээс зогсох паркинг гэсэн юм байж байгаа. За тэгээд ийшээ хэдүүлээ явъя. За тэгээд явгооны зам. За ингээд ногоон байгууламжууд. За энэ дээрээс айд явтаа байх бүх боломж нөхсийг хангаад өгчөж. За энд цэвэр ус байж байна. Тойл байж байна. Зогсоол нь байж байна. Шатгон дүүрэх станц нь байж байна. За дэлгүүр нь байж байна. За тэгээд хүмүүсийн хувьд бол одоо Орос хүмүүсийн хувьд бол ингээд одоо хоолны соёл бол их мундаг юм аа. Тэрийг одоо бидэрт их бас авууштай хармаар тийм сурмаар зүйл бол харагдаж байна. Энэ хүмүүс маань ингээд явж байхдаа ингээд сайхан зогсоод хоол одоо яг цагтаа идэх юм. Өглөөнийхөө хоолыг яг өглөөнд идэх юм. Өдрийнхөө хоолыг яг өдөр цагтаа идэх юм. За тэгээ идэхдээ ингээд жишээлбэл өөрсдөө хүмүүсээ авч явах тохиолдолд ингээд замын хажуудалд ингээд зогсох газруудыг ингээд ойр ойрхон шийдээд өгсөн. Тэндээ сайхан зогсоод уугаад бөөнөрөө сайхан сууж агаад хоол ундаа гаргаад сайхан идчихээ, цайлчаад, хогоо сайхан хамчаад, хогоосаа хайчаад ингээд яваад гэх юм. Тэгэхээр манай орны хувьд бол бидэрт бол манай орнч бас өргөө одоо газар нутагтай улс шүү дээ. Тэгэхээр одоо манай орны хувьд бол ингээд бүх газар сайхан асфальтын замууд тавигдаж байна. Тэгээд энэ зам тавьж байгаатай холбоотойгоор манай орон дээр байдгүй нэг зүйл бол яг энэ амралтын хэсгүй рестинг ариануудыг бол тийм хангалттай биш харагддаг. Яг сүүлийн үед тавигдсан замууд дээр бол ганц нэг харагдаад байдаг. Тэгэхээр ер нь бол ингээд орон нутгийн зам жишээлбэл би хөвсгөл явдаг. Хөвсгөл явхад хатгад авто Улаанбаатараас 800 км явдаг. За 800 км явхад бол үндэ яг ийм зогсоол бол ер нь байдгүй шүү дээ. Нэгч байдгүй би бол одоо мэдэхгүй байна. За одоо энэ жижиг тэрнийхэн зогсоол та зөв харж байгаараа ингээд энд одоо жижиг тэрийг орж ир зогсох ёстой зогсоол нь энэ байж байна. За тэгээд би түрүүн та хэдэд хэлжсэн те нөгөө нэг юм гоё суугаад хооллоод сайхан амраад байж ах юм санаг ширээнүүд ингэ шийдэж өгсөн. За энэ жишээлбэл 1 2 тэгээд 4 ширхэг. За тэгээд энэ бол одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зогсох талбай нь эндээ байж байна. Энэ одоо их гоё шийдэл байгааз та хардаа энд болохоор энгийн одоо нөгөө хүмүүс маань зогсоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань энэ дээрээ зогсно нөгөө ширээ самталтаа ойрхон байхаар ингэ шийдчихсэн байгаа байхгүй. Энэ бас гоё юм шүү дээ шийдлийг ингэж хийсэн. За тэгээд энэ хараа нөгөө миний яриад байгаа ширээ самтал гоё.
За би суугаад үзье. Өө энэ чинь нуруу амраад их гоё юм. Хойш налаас очих. За тэгээ ширээн дээрээ суугаад гоё. Гоё агаарт тий. Тэгээ сайхан суугаад ингээ хоолундаа идээд цаашдаа ингээ замаа өргөжлүүлэх юм байна. За тэгээд одоо энэ бол ингээд нөгөө жижиг тэрэг зогсоол ингээд байж байгаа. За тэгээд хог юусоо байхгүй. Хүмүүс сайхан хогоо аваад хогоо хайна. Одоо та хэд гарч байгаа энэ ингээд идэж уусан юм самсуулгын хог бол юусоо байхгүй. Тэгэхээр хідүүлээ бол нэг ийм соёл одоо сурах хэрэгтэй байна. Улс орны хувьд бол хамаагүй бүтээн байгуулалт хийж болно гэх хийгээд өгнө. Тэгэхээр хідүүлээ хийгээд өгсөн зүйлийг нь сайхан аваад явах тийм гоо ухамсартаа тийм гоо сэтгэхүйтэй байх хэрэгтэй байна. Тэгэхээр нөгөө улс орны соёл гэдэг чинь хувь хүний өөрийнх нь соёлоос бас хамаарах юм байна. Тэр улс орны хөгжил тухайн улс оронд амьдарч байгаа хүмүүсийн бас ухамсараас шалтгаалдаг юм байна. За тэгээд энд хараа ийм гоё урт. Тэгээд ширээ сандал хангалттай гоё шийдээд өгсөн. Ийм гоё. За одоо ийшээ. За би энэ дээгүүр явчихъя. За гайгууха. Тойрж явах та хэд бас ордон дөрөв харуулчихъя. За энэ бол нөгөө автобусны хэсэг орж ирдэг хэсэг байна. За энд ингээд бас орон нутаг одоо хот хооронд явдаг автобуснууд орж ирдэг юм байна. Автобус орж ирээд энд ингээд зогсох ёстой. Энэ бол автобусны хэсэг шүү манайхаа. Тэрэн дээрээ ингээд бүр сум заацсан. Яг автобус орох ёстой гэх тэнд тэмдэглэгийг тавиад өгсөн байгаа. Автобус ингээд орно гэдэг. За дахиад тэр хэсгээр орж ирж байгаа хэсэг нь бол ингээд нэг том тэрэг. Том тэрэгний жолооч нар бол орж ирээд бас эндээ паркинг хийгээд ингээд унтаад амарна. За урд нь бол энд ер нь битүү байсан. Битүү сайхан том тэрэг зогсцсон. Өө сайхан тэгэл унтаал эндээ машин тэргэндээ нөгөө дугуугаа чангалаад хийгээ шалгаал. За энэ автобусыг буудлаа ингээд шилэн. За энэ дээрээ бичсэн байна. Тэ. За тэгээд одоо энд юу байна? Бүх зүйл байна. Бүр ингээд цогцоор нь шийдэж өгсөн байна. Одоо энэ хурдын зам дээр ингээд гараал хүн сайхан амраал, хоолундаа идээл, түн шатхуунаа цэнэглээл, машин дэргэндээ жоохон сервис үйлчилгээ хийчин тэ. Тэгээ тэр бүх зүйлийг нь бол ингээд цогцоор шийдээд өгчөж байгаа нь бол ерөөсөө одоо энэ аялж байгаа хүмүүсийн хувьд одоо хоол зам тээвэр хийж байгаа хүмүүсийн хувьд бол маш гоё санагдаж байгаа байхгүй. Маш гоё одоо тийм таатаа энэ сайхан санагдаж байна. За тэгээд одоо энд бас нэг гоё юм харуулъя би та хэдэд. За энэ. За одоо нэг энэ урт хугацаанд машин суугаа явж байгаа хүмүүс чинь ингээ гоё турникнээс сайхан зүүдээ тий. За энэ дээр ингээд одоо дасгал хөдөлгөөнөө хийгээд энэ нь шүү дээ тий. Дасгал хөдөлгөөнөө хийгээд за энэ дээр одоо ингээд нөгөө сайхан бүсгийнхаа дасгалыг хийгээд үгүй энэ дээрөөсөө ингээд анзаарахтаараа бүх зүйл нэг ажиллагаатай хамгийн гоё нэгээд бүх зүйл нь ажиллаж байна энд. Хамгийн сайхан тий. Одоо эвдэр шингэрсэн юм байхгүй. Тэгэхээр юмдаа их сайхан өөрөмсөг ханддаг тийм сэтгэхгүй байгаад байна л дээ энэ хүмүүст. Одоо энэ дараагийн хүн хэрэглэн тий дараагийн хүн хэрэглэн гэдэг тийм гоё ухамсар энэ хүмүүст байгаа байхгүй. За энэ нойлын ингээд та юм хардаа тийм гоё гадаа нойл. Өө тэр дотор талд бас нойл байна. Би дотор талд нойлд нь өглөө бие заслаа. Ямар гоё зүйл юм. Миний өмнө нэг орс хүн яг тэр нойлд ороод надаас гарч ирж байна. Тэгсэн тэр нойл айгүй гоё зүйл юм. Ингээд яг гэртээ юм шиг бие заслаа. Хүндэрлээ сайхан угаадаг юм уу бүх юм бэлэн байж байна. Сайхан угаагаа зэвэрлээ тавьсан ингээд. За одоо энэ хараа. Талбай дээр ингээд байж байгаа. За энд одоо нөгөө манайхан чинь тенс тоглох дуртай. Ингээд одоо жолооч руу нэгээд ингээд тенс тоглох нь шүү дээ. Ингээд тенсний талбай. За ингээд том тэрэгний зогсоол. Том тэрэгний зогсоолыг бол яг энд нь шийдээд өгсөн байна. Энд ингээд дан том тэрэгний зогсноо. За ингээд харж байгаа та хэд энэ хараа том тэрэгний ингээд том зогсоолоо. За ингээд жолооч руу сайхан ирээд эндээ сайхан амраад шил юугаа цэвэрлээд одоо энэ жолооч маань ингээ сайхан шилээ гоё цэвэрлж байна. Би бас яг ийм гоё юм авсан. Яваасаа шилээ цэвэрлэхээс харахгүй. Энэ ч нөгөө өндөр хурдтай явж байгаа үед урд шилэн дээр ингээд нөгөө амтны ялаа шумуул ирээд ингээд наадчих юм. Тэгээд тэрийг байн цэвэрлж явах болохгүй. Тэгээд би яг энэ хүний одоо хэрэгжилж байгаа шиг юм авсан. Энэ хайтайхан шилээ сайхан ингээ цэвэрлж байна. За тэгээд энэ дээрсэн жолооч руу сайхан унтаж амраад нойлдоо ороод хоолоо энэ том тэрэг чих гоё юм байна шүү дээ. Дотор гоё хоолундаа ингээ хийгээ ичдэг юм байна. За тэгээд ингээ хогийн савын энд нь шийдээд өгсөн хажууд нь те сайхан хогийн саванда хогоо хийж чинь эдгээр хүмүүс чинь. За тэгээд бүр тэр цаана бол ингээ том юм дотор бас хогийн сав нэгээд хогийн цэгийг шийдээд өгсөн.
Энэ хүмүүс маань эндээ ингээ машиндаа харж байхад ингээ мас тосоо нэмж байгаа харагдаж байна. Дугуйныхаа хийг чангалж байна, дуугаа чангалж байна. Хойр зүрийн сервис үйлчилгээгээ хийчихэж байна. Тэр боломжийг бол нэгээд өгсөн. За ингээ голдоо энэ юм аюулгүй тойрогтой. Ингэээс янз шийдсэн маама. Машин одоо буцаж эргэх ингээ явах болгоод одоо эн чин дандаа нэг чиг гэсэн мөртлөө яг энэ дээр ингээ тойрог хэлбэр дээр ингээ хийгээд өгсөн. Энэ дээр бас буцаж явахаар бол ингээ энэ тойрог хэлбэрээр тойрчдөг юм байна. За тэгээд одоо манад бол ингээд шатхуун одоо түгээдэг шатхуун импортлдог олон компаниуд гэдэг Petros одоо TIS, Шунглаа, за Магнат ирээд гэх мэтлэнтэй. Тэгээд энэ колонгуудын хувьд бас нэг санаа аммаар нэг гоё юм бас шийдлүүд байгаад байна. Тэгээд тэрийг нь би бас харлаа. За энэ одоо нөгөө том тэрэгнүүд маань ингээд эндээсээ зогсоод за шатхуунаа зэниглэх боллоо тий. Энд нэг хурс харуулагч хийгээд гисэн. Гэхдээ энэ хурс харуулагч чиг айтайгаа хийж болдго юм манайхаа. Манад ч нэг юм тэмээний бүх шиг хийдэг шүү дээ ингээд нэг түк так гэл амар үсрээд л одоо тий. Тэгвэл энд чинь тийм биш юм. Гоё алсуураа ингээд их айтайхан гарчих. Урдаа саагаад алсуураа гарчих. За энэ том тэргэнд одоо зайшгүй байх хэрэгтэй байна. Энэ ингээд хурс харуулагч хийгээд өгсөн. За тэнд бол ингээд гоё хогийн зэгийн шийдээд өгсөн. Гадна талдаа ер нь энд анзаарч байгаа зүйл гадна талдаа юм сетинг гэж хийж идэг юм. Энэ нөгөө бас хог мог нь хийсгүй. Хийсгүй юм торон дотроо байж идэг. Тэгээ энэ бас их гоё санаа аммаар зүйл байна. За тэгээ колонгийнхандаа би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр одоо манай бас колонг байгуулж байгаа хүмүүс маань одоо энэ жишээлбэл том тэрэгэн зориулсан хэсэг нь. Нараа ийм гоё. Том тэрэг орж ирээд эндээс нөгөө том тракууд маань ингээд бензин шатхуун авах нь шүү дээ. Жижиг тэрэгтэй холилдохгүй. Одоо том тэрэгний хувьд бол бас нэг сохор бүс мүс гэдэг ингээд бид нар яриад байдаг те. Бас ингээд нөгөө их өндөр тэрэг учраас наагур цаагур жижиг тэрэг орж ирэх хүн амьтан одоо явах моох те. Тэгээд тэр одоо ерөнхийдөө аюулгүй байдал, хүний аюулгүй байдал талаас хүндээ чиглэсэн ийм гоё бүтээн байгуулалтыг ингэж хийх юм байна. Тэгээд энэ одоо том онда тракууд маань одоо түшээ авдаг хэсэг юм байж. За тэгээд жижиг хэсэг нь одоо машинууд түшээ авдаг хэсэг нь энд байж байна. За энэ одоо нөгөө нэг шатхуунаа ингээд өглөө нэг машинаараа шатхуун сэргэлж байгааг би бас харлаа. Энд нөгөө ингээд ирээд машинаа ингээд шатхуунуудаа ингээд ийшээ хийж өгдөг юм байна. За энэ дотор ингээд энэ ямар гоё имэх цэгцтэй юм бэ? Имэх цэгц. Би өөрөө бол имэх цэгцэн дуртай юм баггүй. Ер нь юмаа ингээд цэгцтэй байлгах дуртай. Юм ингээд байсан газараа байж гад хүн эргээд аваад хэрэглэх гэдэг бол хамгийн гоё зүйл гэдэг байхгүй. Юмаа хайна гэдэг хамгийн хэцүү. Байсан тавьсан газараа мартчихдээ нэг газараас аваад нөгөө газар тавьчихдаг зүйл бол миний хувьд бол ер нь нэлээд тааламжгүй байдаг. Тэгээ энд бол ингээд харахаараа бүх юм гарын доо билээ. Ямар гоё цэвэрхэн те энэ хараа. Та хэд маань хардаа ийм гоё. Энэ одоо хэдүүлээ яг энэ гоё зүйлийг ингээд бас эх орондоо нэвтрүүлээд өөрөөсөө хувийн соёлыг гоё аммаар юм байна. За тэгээд энэ нөгөө шатуун түгэх станц гэдэг байж байна. Оросын албаны улсд бол ерөнхийдөө жолооч бол өөрөө нөгөө бодитл маань өөрөө шатхуунаа хийдэг байгаа шүү те. Манад бол нэг гоё зүйл нь ингээд очоор гоё шатхуу хийгээд өгчдөг. Оросын албаны улсад бол ингээд та өөрөө шатхуунаа хийдэг. Зогслоо, машин автралаа, очоод мөнгөө төллөө. Тэгээд шатхуунаа авнаа. За тэгээд Оросд бол бензин бол угаасаа үнэхээр сайн юм билэ. 100 гэд бензин байгаа даа. Би одоо энэ 100 гэж бензиныг бол хэрглэж үзээгүй. 95 нь бол хийж байгаа. 95 дотроо 2 төрөл байдаг. 3 ч төрөл байдаг юм лээ. За энэ 92 байж байна. За 92 бараг ер нь хийдэг юм билээ те. Энд Оросд наал 95 гэж харагддаг. За тэгээд дизель. Энэ бол Евро 5 дизель байна. Дахиад премиум дизель гэдэг Евро 5-аас 1 рублийн үнэтэй байдаг. За тэгээд энэ над бас нэг гой таалагдсан зүйл нь одоо энэ байгаад байна. Энэ. За жолооч ирэнгүүтээ одоо гоё ингээд эндээс наваад ингээд урд шилээ угаачих. Шил угаадаг бодцтой гоё шилээ угаагаад. За тэгээ энд ингээд одоо машин дэрэгтэй антриз, досоо, бэлгүүр дотор нь юу байдгийг маасал тоос бүх юм байна. Маш бэлгүүр нь маш цэвэрхэн дотроо ороод ирэхээр. Гэхдээ их юм сурмаар биш шүү бид нараас. Их юм одоо санаа аммаар зүйл болоод их байна. За энэ дэлгүүрийн гадна түрүүн хүмүүс ирэнгүүтээ энд ингээд сууж байгаа сайхан хоол ич. Тэгээд сайхан гой хоол эндээд ингээд суучдаг хэсэг нь барьж байгаа. Одоо энэ чинь зөвхөн замын хажуутлын одоо нэг хэсэг шүү дээ. Одоо Оросд бол ийм газар зөндөө юм билээ. Яан зүр байдаг. Тэгээ би энийг бол уурчнэр чончоод энийг хараад бол надад үнэхээр таалагдсан. Одоо энэ хогийн цэг нь энд байж байна. Дөрөс ич. За тэгээ хүнтэй сайхан мэдлэн эдэр чинь таньсан байсан танихгүй байсан сайхан хүнтэй мэдлдэг.
За тэгээ би та хэд бас энд нэг юм харуулах гэдэг юмаа. За энд нэг гоё зогсоод байсан. Энэ болохоор ерөнхийдөө кампер зориулсан зогсоол юм билээ. Бидийг ч ойлгосон. Одоо би жоохон буруу газар зогссон байлаа. Орчин бас энийг мдээгүй тэгээ өглөө мэдсэн. Тэгээ кампер зориулсан зогсоол гэдгийг яаж мэдсэн бэ гэсэн чинь. За эндээ ингээд тогоо цэнгэлцдэг тий. Ингээд тоог цэнгэлдэг юм байна. Машин өөрөө. За тэгэхээр над хамгийн таалсан зүйл нь энэ хараа. Бохрын хэсэг. Одоо нэг IT машинтай явж байгаа хүмүүс чинь бохроо яах вэ гэдэг асуудал байдаг. Энэ хараа шууд ийшээгээ бохроо асгана. Бохроо холбоод асгачдаг. За тэгээд хүүхд тоглох хэсэг. Энэ хитэр болоод үнэхээр таалагдлаа ингээд хараа хүүхд тоглох гэсэн. Энэ дээр хэд одоо ингээд гар олиогоо чилээ гаргаад одоо хүүхд маань хоол зам дээр байгаа хоёр хүүхд нь ерөнхийдөө жоохон хөдөлгөөний ингээд хоригдл байдалд орчоод байдаг. Тэнгүүч одоо ингээд энэ тэгээд аюулгүй миний хөө дуугаа унаал одоо сайхан стрессээ гаргаж шít. Өглөө ингээд миний хөө обо энэ дээр ирээд мөлхөө тоглоод энэ тараа. За тэгээд хүн нөгөө эзэн юм шиг ингэж сэтгэлээр ханддаг зүйлийг бол эндээс би хараад. Эвдэр шимхэрсэн юм байхгүй. Хүн ингээд яг сайхан өөрийнхөө манай одоо гоё байрнуудын гадаач ийм гоё юмнууд байж харагддгийг надад. За тэгээ ер нь ихэнх нь эвдэрцэн харагддаг. Яг хоо тэр бол хоёр зүйлтэй холбоотой баг. Нэгдүгээр жоохон чанар муутай юм шиг санагдаад байдаг. Бас нэг мөнгө төрөндөө тааруулаад барьсан байдгүй яадгүй. Тэрнээсээ болоод нэг жоохон чанар муутай байгаадаа санагддаг. Тэгэхээр ер нь бол одоо бас нэг талдаа бол би боддгийг. Нөгөө харамжун хоёр төлөнтэй уул нэг сайхан бүтээн байгаа тэгвэл бас чанартай зүйлээр сайхан бүтээн байгуулалтыг хийгээд гिच юм бол урт удаан хугацаанд хэрэглэн тийм ээ. Бас ингээ хүмүүс ингээ хэрэглэхэд аюулгүй талаасаа ч гэсэн хямд юм гэдэг чинь бас жоохон аюултай шүү дээ. Тэгээ та хэд харахаараа энэ бимдад ингээ хүүхд тоглох. За тэг миний гоо авираа харуулчих. Ингээ одоо хүүхд тоглоно тань дараа ингээ гоё стрессээ гаргаад ингээ тоглож байгаа. Эвдэр чингэрсэн юм үндэ алга нэрээ. Ямар ч гоё юм те ямар гоё өөр юмсэг юмдаа хандцгаадаг хүмүүс юм. За тэгээ Европ одоо би бол Оросын ялгооны улсаар бид нар дайрж өнгөж байгаа шүү дээ. Оросын ялгооны улсыг ингээд таадтай үзүүлээ сонирхолоод бид нар хотуудаар дайрж байгаа. Хот толгонд анзаарч байгаа зүйл нь төлөвлөлт. Хотын төлөвлөлт, зам харилцаа. За тэгээд цэвэрхэн байдал. Одоо ямар гоё цэвэрх байх юм те. Тэгэл ингээд нэг хог навшны хийсэл одоо юм ингээд хийсчээд бол одоо бас л тааламж шүү дээ. За тэгээ энэ чинь нэг чиг байдал юм. Одоо ингээд сайхан өөрөөсөө том тэргэм ингээд энэ талаасаа орж ирээд тий ингээд тийшээ ингээд хурдынхаа зам руу ингээд нийлж байгаа. Жижиг тэрэг бол энэ талаасаа ингээд нийлчин тий. За тэгээд бас нэг гой сонирхолтой зүйл маань одоо хүмүүс бас тэгээд Орос бол ингээд аюултай байдгүй гэдэг. За ер нь хаасаагүй камерын систем үүтэй. Одоо энэ би таад харуулъя те ингээд камерч болтоод ингээд. Одоо бүх газар ингээд гоё камерч бол тавьчихсан. Тэгээ уурч нэгэ бид нар гоё ингээд ирээд унтсан. Унтахад бол ямар ч асуудал байхгүй. Оо наам сайхан унтчих юм чи. Бид нар тэр садаа болох юм байхгүй. Хаана ингээд Оросууд маань ирээд мэдлээд ингээд ямар гоё вэ те. Хаанхын машин бэ? Хаашаа явж гэн тэргээд ирээд соёлтойгоор бас үзэж болох уу, сонирхож болох уу гэж асуугаад хаа нэг ирж бас сайхан үзхийн тойрч хараа. Тэрнээс шиг ингээд бид нар дээр ирээд одоо ингээд садаа болоод байх юм үнэхээр алга. Тэгэхээр яг хөө өнөөдрийн миний энэ хийж байгаа бичлэгийн үндсэн одоо санаа нь юу гэхээр улс орны хөгжил гэдэг болвол ганцхан одоо улс орны одоо удирдлагаасаач биш юм байна. Ерөөсөө тухайн улсад амьдарч байгаа ард иргэдийнх нь соёл гэдэг зүйлээс хамаардаг юм байна. Ухамсарын төвшингээс хамаарах юм байна гэдэг юмыг би хэлэх гээд байгаа юм. Сайхан бүтээн байгуулалтыг одоо хийх хэрэгтэй. Манай одоо эх оронтой удирдлага бид нар ч бол мөнгөтэй улс шүү. Бас уул уурхаагаа тий зөв ашиглаад бас мөнгө төрөг орж иж байгаа. Тэгэхээр тэр сайхан одоо мөнгөөрөө гоё бүтээн байгуулалтыг гоё хийж өгөөд тэгээд ард иргэд маань тэрийг нь гоё гэдэг өөр юм шиг те өөр юм шиг гоё ингээ хэрэглээд одоо жишээлбэл ингээ 0-д ингээ орж байгаа те 0-д орохдоо сайхан өөрийнх нь 0-д орж байгаа юм шиг сайхан цэвэрхэн 0-д орлоо сайхан цэвэрхэн бие заслаа араас нь дараагийн орж ирнэ гэдгийг бас бид нар бодоод тэрийг гоё цэвэрхэн хэрэглээд гарчих тийм соёлыг хэдүүл авах хэрэгтэй байна. Тэгээ бидэрт бол одоо нэг зүйл байгаа та анзаардаг зүйл нь бид нар эрх чөлөө гэх ярьдаг. Одоо эрх чөлөө яг эрх чөлөө гэж юу юм бэ? Эрх чөлөө гэдэг зүйл дуртай газраа шээдэг, дуртай газраа зогсдог дуртай газраа одоо тий нус шүлсээ хайдаг ч юм уу тий. За одоо эсвэл ингээл паркинг хийж байгаа гол одоо ингээл заримдаа ингээд нэг харагддаг юм аа зарим үе жолооч тэр хувьд ингээд одоо хоёр машин зогсох газраа ингээд зогссон байх жишээний харагдаж байна тий. Тэгэхээр энэ бол эрх чөлөө биш юм аа. Энэ эрх чөлөө гэдэг зүйл чинь өөр зүйл.
Эрх чөлөө гэдэг зүйл бол одоо Америкт бол яг сонгодог утгаар нь хэлдэг шүү дээ. Эрх чөлөө гэдэг бол бусдын эрх чөлөөгээр хязгаарлагдсан эрх чөлөө гэдэг. Өөрөөр хэлбэл та бусдын орон зайг хүндлснээрээ та эрх чөлөөгөө авч ийн гэсэн. Бусдын орон зай гэдэг нь юу хэлээд байгаа? Бусдыг хүндлэхийг хэлээд байгаа. Та бусдыг хүндлэн бусдад боломжийг өг. Тэр нь эргээд өөрөө таны эрх чөлөө байгаа даа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ ийм гоё ухамсартай байя те. Гоё энэ эх орондоо бас энэ сайхан зүйлийг ингээ бүтээн байгуулалт хийгээд их юм бол тэрийг нь гоё ухамсартайгаар хэрэглэе. Дараагийнхаа юм гоё дараагийнхаа гоё боломж олгоё те. Тэгээд одоо ингээд суусан газараасаа те хог ингээд тарьсан бол хогоо сайхан аваад те тэрийг гоё хогийн цэгтэн тавиад байгаль орчноо гоё хамгаалаад хүмүүсээ сайхан хамгаалаад юу бусад хүмүүсээ сайхан гоё боломжийг олгоод ингээд явъя гэдгийг би өнөөдрийнхээ энэ хэлж байгаа та хэдтэй. Тэгээ ер нь бол одоо сайхан байна уу? Одоо Оросын нутгаар бид нэр Сибирийн 4 том хотоор явлаа. За Уралын нурууны нийслэл Эктенбург гэдэг одоо хотоор дайраад яг Евразийн хилээр бид нэр одоо гарцсан тэр Евразийн хил бол тэр Эктенбург хотод байдгийн байлээ. Эктенбург хотоос баруун тишээ 15 км яваад яг Евразийн хил байж байгаа. За тэр хилээр ингээд гарсан. За энэ хараа камер би та хэд одоо харуулъя тий. Тэд нэр ингээд камер өгч шүү дээ. Ингээл камер тавьчихсан. Энд одоо ямар ч аюул алга. За тэгээд камерч байсан, камер байхгүй ч байсан. Энд одоо айж имээгээд ах сайхан зүйл алга байна. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа аяллаар сайхан цааш одоо бид нэг Москва орох чинь. Москва ороход 600 км орчим байна. Тэгээд зам сайхан. Хурдныхаа зам дээр дээд хурд нь 110 км юм байна. За Москва руу дөрөхөд бол яхаа манай хөөс надад анхааруулж илсэн. Ер нь Оросууд ч гэсэн хэлж байгаа. Хурд хэмжээч камерууд бол их болдог шүү гэдэг чинь. Гэхдээ би бол хийж хурд хэвтрүүлэхгүй гэр бүлтэйгээ явж учраас ер нь бол би 80-аас 80 км цаг уртаа л явж байгаа. 80-аас 85 км цагийн хурдтай явж байгаа. Ер нь тэрнээс илүү хурдтай явах хэрэг байхгүй. Тэгээ энэ чинь зам сайхан учраас заавал тэгэж давхай даах хэрэг алга юм уу да чи ярах уу. За тэгээ өнөөдөр 7 маргааш нөгөөдөргээд одоо эдний гоё баяр бол баярыг хэдүүлээ үзэн Москвад очиод кампинг буудлаа гэсэн. Кампинг зогсоол байгаа гэсэн. Тэр кампинг зогсоолд би одоо зогсож үзэх гэдэг. Тэр кампинг зогсоолыг очиж хэдүүлээ сонирх юм. За тэгээ жижигхэн одоо энэ замын хажуудлын одоо амралтын одоо бүс дээр таайдтай сонирхолтой байдлаар юм юу хийлээ, бичлэгийг хийлээ. Таайд барах байна. Аяхыг хаяараа. Ер нь бол шүүмжлэх гэдэг зүйл бол байх хэвээр. Магадгүй миний дуруу зуруу ярьж болно. Тэрийг хамаагүй та шүүмжилж болно. Шүүмжлэл юу байх хэвээр. Шүүмжлэлийг авч яж хөгждөг. Тэгээ шүүмжлэлийг хүлээж аавна. Тэр бас одоо ихний бичлэгүүдээр магадгүй алдаа оноо буруу зуруу ярьдаг ч юм тийм хүн байж болно шүү. Бас түүхтэй холбоотой зүйлүүдээр бас алдаа оноо буруу зуруу ярьж болно манайхаа. Тэрийг нь та эдгээр гоё найрсгаар хүлээж аваад буруу зуруу ярьж байгаа сайхан залруулад ингээд өчөөрөө. Тэгээд аль хаа чадлаар одоо та эдтэй энэ аяллахаа сайхан аялдаа тулгарч байгаа бэрхшээлүүдийг гоё хуваалцаад байна. Одоогоор бол бид нар тэнийг бэрхшээл хаалга машин тэрэг маань сайхан явж байна. Өвчлөөсээрээсээ цаг тухайд би хэлгээ явчихж байгаа. За түлш бензин дизель санаа зовхон алга. Өчтөр харин хурдны зам дээр биш уужигдэр хурдны зам дээр явж байгаа. Касан орох зам дээр явж байгаа. Машины намайг явуултлыг шил жижигхэн газар хагарсан чулуу өсрээд. Тэгээ энийг бол одоо юунд очиж байгаа бэ? Москвад очиж байгаа. Энийг янзлцдаг гэсэн. Жижигхэн газар хагарсан энэ чулуу өсрээд. Тэгээд юунд очиод Москвад очиод янзлуулчихнаа. Өчтөр над нэг Орос жолооч таараад хөрөх юм. Өөр явж байгаа чиглэлээс өөр чиглэл намайг даавуулаа 170 км урд гараад миний урд гарч даагуулаа явж байгаа. Одоо Оросын том тэрэг нь бол ер нь бол 90-100 км цагийн урдтаад явдаг. Эдгээр чи яг урдаараа явдаг. Их урд явна шүү дээ бас тэгэл. Би ч юм бол ер нь тэгэл нэг 70-аас 80 км цагийн урдтаа явдаг. Тэгэхэд хөрөх юм нь гүйж ирээ. За чи хэдтэй явах чи 70 км цагийн урдтаа явах. Би чиний урд 70 км цагийн урдтаа гараад явъя. Болно үсттэй чи тэгээд намайг дагаад яваараа. За хэрвээ намайг алдвал би аваараа татаад чамд харуулна шүү энэ гэл. Бас сэтгэл сайхан байна. Ер нь хаа сайгүй юм сайхан сэтгэл хүмүүс байд юм уу? Вьетнамд ч байдаг. Ер нь улс орон болгонд л байдаг сайхан сэтгэлтэй хүмүүс. Тэгээд тэр хүн маань намайг одоо 170 км дагуулад өчтөр тэр сервисийн газар очив. Тэгээд яг сервисийн хэлэх гэжсэн чинь нөгөө хүн байхгүй болж таарад. Нөгөө хүн маань бас нэлээд санаа зовоод яана. Одоо чи хүлээж явах уу гэхээр за би одоо хүлээгээд явах уу. Европ явж хол явж байгаа юм чинь гэсэн. За тэгвэл чи Москвад очиад яараа гэдэг өөрийнхөө дугаарыг өгөөд Николай гэж дугаарыг өгөөд хэрэгтэй зүйл гарвал надтай холбогдороо. Ер нь надад танилцсан хүмүүс бол дандаа эргээд холбогдороо. Аян зам чин бэрхшээл янз бүрийн гарвал таад маань ингээд холбогдороо. Утасны дугаараа өгдөг. Тэгээд одоо бид нар бол одоо Татарстан гэдэг республик, Оросын нэг республикт одоо явж байна.
өөр соёлын дарагдчихээн. Дундад Азийн соёл их байна. Орос соёл холигдсон. Хоёр том соёлын одоо яг голдонд бид нар ингээ явж байна. Хоолунд нэмж сайхан, зам харилцаа сайхан байна. Хүмүүсийн харилцаа сайхан. Одоогор муу үнтэй бол таараагүй л гээд за энэ таарахыг бас бодохгүй байна. Хүн сайн зүйлийг бодох юм бол сайн хүмүүстэй л таарна. Гэхдээ ер нь бол би муугасаа сайн нэг гэж боддог. Энийгээч би байн хэлдэг. 95 хүн сайн 5 хүн муу гэж болно. Тэ аль ч улсад тийм хүмүүс байдаг. Гэхдээ муу гэдэг зүйлээ одоо ухагдгүй нь яг юу юм бэ гэдэг чинь бас өөр зүйл аахгүй. Тэ тэр хүн яагаад тийм болчих гэдэг чинь бас өөр асуудал байна. Тэгэхээр тэр бол тусдаа асуудал. Тэрийг бол би ярихгүй. За тэгээ улс орны сайн сайхан зүйлийг нь би харуулна. Санаа авч болох зүйлийг нь харуулна таадтай. Тэгээ боломжоор сайхан ингээд одоо лайв хийх газар лайв хийгээд бичлэг хийх газар бичлэг хийгээ явна. За тэгээд би мэдээллийн спонсор байгууллага манай хамтарч ажиллаж байгаа байгууллага бол ТВ-с телевиз унаа. Одоо ТВ-с телевизийнхаа би удахгүй юуг нь нөгөө бичлэгийг бэлдээд одоо ингээд явуулнаа. Тэгээ ТВ-с телевизээрээ та хэд бас гоё үзээрэй. Тэгээ ТВ-с телевизтэй одоо бичлэгийг бас бэлдэж явуулна. За тэгээд бидний одоо аялалтай хамтарч ажиллаж байгаа би Ermon Travel гэдэг компаниг бол одоо дуусахгүй байх аргагүй. Ermon Travel бол одоо аяллаа eSIM гэж манайхыг одоо бүтэн ингэж одоо дэмжиж байгаа eSIM-ээр. За энэ eSIM бол одоо Оросд бол өсө чөлөөтэй ажиллаж байна. За Европт бол одоо бүр асуудалгүй ажиллаж байгаа. Орос ч одоо нөгөө бас хоригт орсон улс шүү дээ. Хоригт орсон мөртлөө одоо би энд бол бүх юм ажиллаж байна. Асуудал алга. Тэгээ энд хүмүүс бас тэгээд Орос ч одоо дайнтай бас хэцүү байгаа шүү. Одоо хүн ард нь их зовлонтой өтер гэдлийн тийм юм да. За бидний хувьд бол тийм анзаарч хараад байгаа юм. Урсгалаараа бүх юм хэвэн сайхан явж байна. Тэ ажил амьдрал нь хэвэн сайхан өрнөж энд одоо дайн дажин бодж байгаа шийдэл өгч алга. За тэгээ дайны тал руу би нэг ярихгүй. Энэ бол бидээс миний одоо дургуй сэдв. Тэ. За тэр шалтгаан нь юу юм одоо тэр мөр нь бол одоо надад нэг сонирн биш байна. Би бол одоо улс орны соёл хөгжилтэй тийм зүйлийг л таадаа харуулна. Одоо Европын улсуудаар явна. Европын улсуудаар хэдүүл аялахдаа санаа авах зүйл нь юу байна? Тэ юунаас хэдүүл санаа авах хөгжил нь ямар юм? Тулгуур үзүүлэлт нь ямар юм? Тэ хүн амын соёл нь ямар юм? Үнэхээр одоо гоё гэдэг гоё юм уу? Тэ хэдүүлээ тэрийг бол Европт очиж байгаа харна. Европын одоо бид нар Шенгений 25 улсаар явна. За Шенгений бус бас нэг 2 3 улс байгаа. Өмнө за тэгээ Болгар, хатад гэх мэтлэг улсууд байгаа. Тэргээр бас явна. За Дундад Азийн улсаар Дундад Азийн соёл их гоё гэсэн Узбек, Казахстан, Киргиз. За тэгээд мэдээллийн одоо юу нөгөө дэмжигч байгууллагуудаа би ярьж байгаа сая хатуураа авчлаа. За тэгээд Ermon Travel-ийнхэнтэй маш их баярлалаа. За үнэхээр интернет бол өстой асуудалгүй байна. Маш сайхан ажиллаж байна. Интернет бол өстой санаа зовхгүй явж байгаа. За тэгээд визэн дээр хамтарсан Vset Mongolia-да баярлалаа. Бидний аяллаа туршид хэрэглэх GPS-ийг өгсөн Garmin Mongolia-да маш их баярлалаа. За дээрээс нь одоо аяллаа бидний аялалд ингээд бас ингээд дэмжлэг болоод ингээд тодорхой хэмжээний мөнгөн одоо donation өгж байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг одоо би тус бүртнээс одоо нэр цогож хэлэхэд одоо ингээд бас хүндрэлтэй байна. Одоо нэрийг ингээ хэлэх. Ер нь тэр хүмүүстэй маш их баярлалаа. Одоо бидний аялалд маш их дэмжлэг болж байгаа. За одоо миний таньдээс бол нараа ихч маань өчтөр над руу $100 урчтар $100 өгсөн байлаа. Нараа ихчтэй маш их баярлалаа. Нараа ихч бид нар чинь бас хамт аялж байсан. Вьетнамаар хамт аялж ирсэн. Тэгээ нараа ихч маань бас ингээд аялалд маань ингээд багахан хэмжээний одоо дэмжлэг болно гэдээсээ чинь баг бишээ. Маш их дэмжлэг болж байгаа шүү бид нарт. Тэгээд бид нарт ингээд donation өгж байгаа. Ингээд тусалж дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд та хэдийнхээ одоо энэ сайхан дэмжлэгийн хариуд би чад хадгараа энэ улс орны соёлыг энэ аялж байгаа аяллахаа тухай бүх сайхан одоо мэдээллийг та хэдээ хуваалцсанаа. Тэгээд дараагийн сайхан гэр бүлүүд бид нар шиг ингээд сайхан аялаасаа, гэр бүлээ аваад аюулгүйгээ аялаасаа, яаж явбал аюулгүй аялдгийг, ямар бэрхшээлүүд гардгийг, визэн дээрээ яаж анхаарах ёстой юм, бичиг баримтанд ямар байх ёстой юм. Энэ талаас бид нар харамгүй сайхан зөвлөгөө өгнө та хэдээ. За тэгээ бидэд одоо ингээд удахгүй хөдлөн хүү маань ингээд унтж байгаа энэ цаад орон дээр унтж байна. Үүдэр нар тусцсан байна уу? За манай үнд бас лайв хийжээ. Тэгээ дугаар 2000 доллар. За битэр ч одоо нэг иймэрхүү байдалтай ингээ аялж байна. За хүү маань тийшээ дугуунаад явсан. Өнөөдөр нэг жоохон дугуйгаанч нуруугаа нэг жоохон амраач хөдөлгөөний жоохон дасгал хийлээ. За ер нь бол нэг 7000 км би түрүүн таадсан 7100 км явж ирсэн. Тэгээ 7100 км яваад бас ер нь чилжээ шүү. Өдөр 500 км 600 км явж байгаа ч гэсэн хэдийгээр бас ингээд уруу бараг өвдөх маягтай болох гэж шүү. Ингээд суугаа аваад байгаа. Тэгэхээр би бас энэ том тэрний жолооч нараар бас бахархаж байна. Одоо энэ оюу толгой тий уушаа цагаан хаад одоо энэ том тэрэг за тэгэл замын үүд энэ
хоошоо сэлэн олон улсын тараанцаа дээр дотоод байдаг Тайланд бол бас л их хүнд юм ажил хийдэг юм байна шүү. Энэ машин ч одоо ингээд одоо хугацаанд бариад явна гэдэг бол бас л хүн чилдэг юм байна. Тэгээд дээрээс нь ч одоо хүний нөгөө үнэрлэх мэдрэхүү ажиллаж байна, харах мэдрэхүү ажиллаж байна, сонсох мэдрэхүү ажиллаж байна тий. Тэгээд ерөөсө бүх юм ажиллаж явдаг болохоор маш их ядардаг юм байна. Тэгээд та дээр бол гарах гэж байна. Тэгээд одоо бас аян замдаа тий яарах хэрэггүй сайхан гуртаа тахруулаад гоё. Тэгээд одоо бас энэ төр засгаасаа гоогцуулна ийм гоё амралтын бүсүүдийг нь гоё ингээд одоо том дэрийнхэн жолооч нар одоо энэ хөдөөрнгийн замууд дээр ингээд сайхан бариад өгчөөрөө. Тэгээд тэрэн дээр нь сайхан хэдүүлээ гоё соёлтойгоор тий ухамсартайгаар гоё амраад ингээд алжаалаад арай сайхан явъя гэдэг уриалгыг хэлье таад. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя хэдүүлээ.